сараас эхлээд дууны хаяг одоо оролдож зохиож эхэлсэн. Би даасан 4 цамаг гаргасан. Тэгээд анхных нь болохоор найзаа намайг хараарай гэсэн нэртэй 5 настайдаа гаргаж ирсэн. Ер нь миний арыг байнга одоо эмээ маань хариуцж явдаг. Найзаа намайг хараарай гээд одоо Монголын хот хөдөөгийн цэцэрлэгүүд бүгд одоо сүлд дуунаас чадсан юм байлээ. Миний уран бүтээл дээр 2006 оноос хойш одоо хамтарч ажилласан. Одоо Хас банкны харьяат хөгжлийн алтан холбоо одоо байнга дэмжиж ирсэн. 2-3 цомгон дээр бас дэмжлэг үзүүлсэн. Энэ охин чих мондөг шүү дээ. Замжилт. Тэсээ яддаг зүйлж байна. Авьяас монголчууд тайлс. Сайн байна уу? Сайн байцгаана уу? Хин гэдэг охин бэ? За намайг Баяр жаргалын өнөр жаргал гэдэг. Өөрийнхөө зохиосон дугаараар оролцож байгаа. За үзье. Шүүгчдийн сэтгэлдлийг сонссоё. Чука. Маш сайн хөгжмийн зохиолч болж чадна байх гэж би бодож байна. Гэхдээ чи бол дуучин бол биш шүү. За дэги. Альва юмыг бас өөрөөсөө эхлэе гэдэг, өөрөө хийчихье гэдэг надад тэмүүлэлч юм шиг таалагдлаа. Баярлалаа. За Рокет Бэй. Яагаад хүнд тархиа угаалгach байх юм дөө? Одоо энэ нийтийн дуу бүр айгүй их байгаа шүү дээ. Чи ийм залуу хүн байж яагаад гоо шинээр сэтгэж болохгүй вэ? Дараагийн шатанд орох эсхийг шийдэнэ. Миний хувьд чиний тэр холын замыг өрөөж тэнцлээ. Миний хувьд бол тэгтээ тэнцсэнгүй. Сэтгэл яг үнэндээ нэг их хөдөлж ангаасангүй. Тэнцсэнгүй очлоо. Бид магадгүй дараа жилийн авьяаслаг монголчууд шоунд өөрийг тань ая зохиогч биш хөгжмийн зохиолч гэдэг нэрээр тань харахыг хүсэж байна. Хоёр тэнцэг тий. Нөхөн зүгээр шүү дээ. Эмээн сонгоцсон одоо яах вэ? Яг энэ зүгээр орно гэж хэлсэн шүү дээ. Зүгээр юм нэ. Тий. Чамд ирээдүй байна. Тий, болно. Хэрсүү ухаалаг охин маань шоуныхаа аяллаа энд хүрээд дуусгалаа. Гэхдээ шүүгчдийн хатуу шүүлт түүнд нэлээд сайн ташуурч болсон байж болох юм. Амжилт хүсье өнөр жаргалаа.